Есүс Христ бол эртний Давид хааны удам ажээ. Давид хаан өөрөө өнөө эртний Авраамын удам ажээ. Авраам Яйцхак гэдэг хүүтэй байлаа. Яйцхак нь Яахав гэдэг хүүтэй байлаа. Яахав хэдэн хүүтэй болсны нэгийг Ивдэ гэдэг байлаа. Тамар гэгч хүүхэн Ивдэн 2 их хүүг төрүүлжээ. Тэднийг Перец, Зарах гэдэг байлаа. Перец нь Хесрон гэдэг хүүтэй боллоо. Хесрон нь Рам, Рам нь Аминадав, Аминадав нь Нахшон, Нахшон нь Салмон гэдэг хүүтэй болцоожээ. Салмоны авгай Рахаваас Богаз гэдэг хүү төрлөө. Богаз Руттэй гэрлэж Өвөд гэдэг хүүтэй болж, Өвөд нь Яшя гэдэг хүүтэй боллоо. Яшян хүү бол Давид юм. Давид Израиль улсын хаан болжээ. Давид хаан Уриах гэгч хүний эхнэрийг аваад Шелмох гэдэг хүүтэй болжээ. Шелмох нь Рехавам, Рехавам нь Авиях, Авиях нь Асад, Аса нь Яхошафат, Яхошафат нь Яхорам, Яхорам нь Узиях, Узиях нь Явтам, Явтам нь Ахаз, Ахаз нь Хизкиях, Хизкиях нь Минашиш, Минашиш нь Амон, Амон нь Яших гэдэг хүүтэй болцоожээ. Еврейчүүд Вавилон хот руу хөөгдөхийн өмнө Яших хэдэн хүүтэй болсны нэгийг Яхугияхан гэдэг байжээ. Еврейчүүд Вавилонд хөөгдөн очсны дараа Яхугияхан Шалатиэл, Шалатиэл нь Зерубабел, Зерубабел нь Авихуд, Авихуд нь Илехим, Илехим нь Азор, Азор нь Цадох, Цадох нь Ахем, Ахем нь Илүүд, Илүүд нь Элезер, Элезер нь Матан, Матан нь Яахав, Яахав нь Йосеф гэдэг хүүтэй болжээ. Йосеф нь Есүс Христийг төрүүлсэн Майртай гэрэлжээ. Энэхүү Авраамаас Давид хааны үеийг хүртэл 14 үе өнгөрч, Давид хааны үеэс еврейчүүд Вавилон хот руу хөөх үеийг хүртэл 14 үе өнгөрсөн бөгөөд еврейчүүд Вавилон хот руу хөөгдснөөс хойш ертөнцийн эзний илгээсэн аврагч Есүс Христийг төрөх үеийг хүртэл бас 14 үе өнгөрчээ. Есүсийн эхийг Майр гэдэг байлаа. Есүсийг төрөхөөс өмнө Йосеф Майртай сүй тавьсан байжээ. Гэр бүл болохоос өмнө ертөнцийн эзний ариун сүнс Майрыг жирэмсэн болгосныг Йосефт мэдэгдэхэд сайхан сэтгэлт Йосеф Майрыг олноор жигшүүлэхийг үл хүсэн бусдын өмнө илчлэлгүйгээр нууцаар холдохоор шийдлээ. Йосеф энэ тухай эргцүүлэн бодсоор унтахад зүүдэнд нэгэн удаа их эзний Яруусын элч үзэгдэж, Давид хааны удам Йосеф ертөнцийн эзний ариун сүнс Майрыг чинь жирэмсэн болгосон учраас түнтэй гэрлэхээс бүү. Майр чинь хүү төрүүлэх болно. Хожим энэ хүү өөрийнхөө хүмүүсийн гмийг уучлж мөнхийн шийтгэлээс аврах эрхтэй болно. Тийм учраас хүүг Есүс гэж нэрлэ гэжээ. Гэтэл үүнээс олон зуун жилийн өмнө сонсогтун нөхөрт гараагүй ариун хүүхэн жирэмсэн болж хүү төрүүлэн Иманугэл гэж нэрлэн хэмээн их эзэн нэгэн хүнээр зөгнүүлжээ. Иманугэл гэдэг нь ертөнцийн эзэн бидний хамт байна гэсэн утгатай. Ийхүү ертөнцийн эзний ариун сүнс Майрыг жирэмсэн болгосон ажээ. Йосеф үүнийг мэдээд Яруусын элчийн үгийг дагаж Майртай гэрлэлээ. Гэвч хүүгэн төрөлтөл нь Йосеф Майртай ингэр зөрүүлсэнгүй. Хүү төрөлт нь Есүс гэдэг нэр өглөө. Есүс Израиль улсын Ивдэ аймгийн Бэтлехэм хотод төржээ. Тэр үед Израиль улсын хаан нь Антипатрын Херод гэгч байлаа. Хэдэн мэрэгэн хүн дорн зүгээс Иерусалим хотод ирж, бид Тэнгэрийн дорн хэсэгт нэгэн шинэ од үзлээ. Тэр од Ивдэ хаан саяхан төрснийг гэрчлэнэ. Бид түүнийг хүндэтгэхийг хүсэж ирлээ. Та байгааг нь хэлнүү гэж асуухад Антипатрын Херод болон Иерусалим хотынхан ихэд цочирджээ.
Антипатрийн Херод хаан сүмийн зэрэгтнүүд болон сургаал номлогчдыг цуглуулж ертөнцийн эзний илгээсэн аврагч аль хотод төрөхөв гэж асуулаа. Бэтлехэм хотын хоом танайд Израиль улсын хаан төрөх болно. Тиймээс танай хот өөр ямар ч хотоос илүү алдаршин гэж дээр үед зөгнөн бичсэн байдаг билээ. Иймээс Ивдэн тэр хаан Бэтлехемд төрөх ёстой гэж тэд хариулжээ. Антипатрийн Херод хаан тэр мэрэгэн хүмүүсийг нууцаар дуудан уулзаж од үзэгдсэн өдөр цагийг лавлаад одоо Бэтлехемд очоод жаал хүүг ирж олгодог. Би бас түүнийг хүндэтгэхийг хүсэж байгаа учраас олсныхаа дараа надад ирж хаа байгааг нь мэдэгдэв гэж хэллээ. Мэргэн хүмүүс Ерүсалимаас гарч явхдаа дахин өнөөх хотыг харлаа. Одоо тэдний өмнө явсаар жаал хүүгийн байгаа гэрэн дээр ирж тогтход мэрэгд ихэд баярлалдан гэрт орж жаал болон түүний их Марийг хараад өвдөг сөгдөн хүндэтгэж хайрцгаа нээн шижралт бүгэл Смирна гэгч үнэт моддын тансаг үнэт давирхай бэлгэлжээ. Мэргэн хүмүүсээ зүүдэндээ Антипатрийн Херод хаанд бүү очихтун гэж сонссон учраас зам буруулан нутаг буцлаа. Йосефийн зүүдэнд их эзний Ярвсын элч үзэгдэж Антипатрийн Херод хаан жаалыг чинь хөнөөхийн тулд удахгүй хайж эхлэх болно. Тийм учраас нэн даруй эхнэр хүүхдийн хамт Египтэд оч. Дахин надаас үг сонсдлоо тэндэ бай гэлээ. Йосеф тэр шөндөө эхнэр хүүхдээ авч Египтэд очлоо. Тэр гурав Антипатрийн Херод хааныг нас бартал Египтэд байжээ. Би Египтээс хүүгээ дуудан авчирна гэсэн ертөнцийн эзний үгийг хэдэн зуун жилийн өмнөөс нэгэн зарлага зөгнөн хэлсэн нь ийхүү биелэгдэжээ. Мэргэн хүмүүс Антипатрийн Херод хаанд буцаж ирсэнгүй учраас хаан мэхлэгдснээ мэдж ихэд хэлгэнлээ. Хаан тэднээс од гарсан үеийг асууж мэдсэн учраас Бэтлехэм болон түүний орчим цэргүүдээ явуулж тэндхийн 2 нас хүрээгүй бүх жаалыг хядууллаа. Үүнээс олон зуун жилийн өмнө Рахелийн хүүхдүүд нас барж Рамах хотод уйлаан майлаан уйгашуу дүүрэн хинч тайвшруулж чадахгүй болно гэж ертөнцийн эзэн Ярмихаар зөгнүүлсэн нь ийхүү биелэгдэжээ. Антипатрийн Херод хаан таалал төгссөний дараа нэгэн удаа Йосефийн зүүдэнд их эзний Ярвсын элч үзэгдэн. Одоо Израильд жаал хүүг хөнөөх санаатай байсан хүмүүс нас барсан учраас эхнэр хүүхдийн хамт буцгасан тул Йосеф тэднийг авч Израиль руугаа явлаа. Антипатрийн Херод хаан таалал төгссөний дараа хүү Архагел нь Ивдэ аймгийн хаан боллоо. Йосеф үүнийг мэдээд бас тийш очихоос айлаа. Тэгээд зүүдэндээ Ивдэ аймагт бүү очиж сонссон учраас эхнэр хүүхдийн хамт Галил аймгийн Назар хотод очиод тэндээ суурьшжээ. Дээр үед их эзэн зарлагуудаараа Есүсийн тухай зөвлөөлөхдөө тэр Назар хотын хүн болно гэсэн. Тэр бас ийхүү